Сайн байцгаана уу? Дахин Микас channel-ийн ASMR төрлөөр ном уншиж өгдөг контентын маань шинэ дугаар эхлээд бэлэн байна. Маш удаан хугацаанд бичлэгээ хийж чадаагүй, үнэхээр завгүй байлаа. Одооноос эхлүүлэн бичлэгээ идэвхтэй хийхийг хичээх болно. Та бүхэн ч гэсэн миний channel-ыг дэмжиж, subscribe, like, давхар, share хийж өгөөрэй. Өнөөдөр болохоор 200 жилийн настай маш сонирхолтой сонгодог хайр дурлалын уран зохиолын намыг сонгож авсан байгаа. Сая 2021 онд шинээр хэвлэлтэнд гарсан цоо шив шингэн намыг уншиж өгөх гэж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд бүгдээрээ намаа уншихаас өмнө номныхаа зохиолч болон ном бүтсэн талаар товчхон мэдээлэлтэй танилцж авъя. Шуурх өндөрлөг гэдэг нэртэй. За та бүхний сонсож байсан Emily Bronte гэдэг зохиолчийн ном байгаа. Emily Bronte гэдэг зохиолчийн нэрийг бол сонсож үлдсэн байх гэж бодож байна. Энэхүү зохиолч нь болохоор 1818 он одоогоос 200-аад жилийн өмнө 7 дугаар сарын 20-ны өдөр Англи улсад мэндэлсэн байгаа. Bronte гэр бүлийнхэн буюу эгч Charlotte, ах Branwell, дүү Anna мөн Эмили нар нийгэмшил болон суурин газраас хол тусгаарлагдсан байсан тул их хвчлэн төсөөллийн ертөнцтэй амьдарцгаадаг байсан. Энэ нь бол яалтчгүй номтой уялдаа холбоотой байгаа. Тэгээд бүгдээрээ ерөнхийдөө ном унших дуртай, яруу найраг болон зохиол бичих сонирхолтой байсан. Түүний эгч Charlotte Bronte-ийн Jane Eyre Professor зэрэг бүтээлээр дэлхийд бол маш алдартай зохиолч байгаа. Мөн Anna Bronte-ийн Agnes Grey, Walt Painting-ийн оршин суугч зэрэг зохиолоор Английн сонгодог уран зохиолд нэрээ үлдээсэн хүмүүс байдаг. Emily Bronte маш олон яруу найраг шүлэг бичижсэн ч гэсэн нас барахаас өмнө дуусгаж чадсан цорын ганц уран зохиолын ном нь бол энэ ном байгаа. Энэхүү ном нь 1847 онд Alice Bell гэдэг хурамч нэрийн доор л хэвлэгдэжсэн. Тэгээд тухайн үедээ уншигч болон шүүмжлэгч нараас тийм сайн бол үнэлгээ авч чадаагүй. Гэхдээ цаг хугацаа өнгөрхийн хэрээр ямар гайхалтай ном болох нь батлагдсан байгаамаа. Энэхүү номын зохиолч Emily Bronte 1848 онд сүрээ өвчнөөр өөд болсон байдаг. 30 жил амьдрахтаа уран зохиол, яруу найраг тэгээд бүр энэ гайхалтай номыг бичиж чадсан маш сууд авьяастай зохиолч байсан байгаа. За ингээд бүгдээрээ Emily Bronte зохиолчийн Шуурх өндөрлөг гэдэг нэрээр орчуулагдсан шив шинхэн зохиолын сонирхолтой хэсгээс уншицгаая. Шуурх өндөрлөг 6 дугаар бүлэг. Ноён Хинтли аавынхаа оршуулганд оролцохоор эргэж ирэв. Тэгэхдээ эхнэрээ болохоор нэгэн эмэгтэйг авчирсан нь нэг хэсэг хуршуудын ярианы сэдэв болсон билээ. Тэр эмэгтэй юу хийдэг, хаанаас ирснийг Хинтли бидэнд огт хэлээгүй билээ. Тэр эмэгтэй хэрэг тарихаар хүн огт байгаагүй юм. Түүнд гэрийн бүх эд хогшил тэнд болж байгаа зүйлс таалагдсан. Мэдээж оршуулгаас бусна. Оршуулгын үеэр түүний гаргаж байсан авирнаас нь баг зэрэг сонин гэж бид өгнө. Тэрээр гашуудаар байгаа хүмүүсийг явах болж байна уу гэж асууна. Нэг л сандарсан байртай. Би түүнээс яасан гэж асуух үед тэрээр энэ оршуулга өхөл зэргээс маш их айдгаа хэлсэн юм. Мөн үе ханиалгах бөгөөд яагаад гэдгийг нь надад үнэндээ мэдэх сонирхол байгаагүй билээ. Хинли явсан 3 жилдээ маш их өөрчлөгдсөн байлаа. Өсч том болсон гэхүүдээ өөрөөр ярьж, өөрөөр хувцалдаг болсон байсан юм. Ирсэн өдрөө л Жозеф бидэд галтгоор нүхийг тушаасан мөлий. Тэр том өрөө хэвстэй болгож хананд нь ханын цаас наана гэж байсан ч эхнэрт нь тэр өрөө яг байгаагаараа таалагдсан учраас юуг нь ч өөрчлөхөй байсан юм. Эхэндээ шинэ охин дүүтэй болсондоо баярлсан уу? Катринад их сайн байсан юм. Түүнтэй их ярина, үнсэн бас цуг тоглоно. Гэхдээ тэрээр удалгүй тэр бүхнээс залхаж муухай ашиглаж эхэлсэн. Хитклифийн тухай хідэн муу гунагсан нь Хиндлийг дахин түүнийг үзэн ядахад хангалттай байсан юм. Хиндли Хитклифийг зарц нартай зүг байлгаж хамгийн хүнд хэцүү ажил хийх болсон билээ. Хитклифт ч эхэндээ тэр их ажлаас шантарсангүй. Учир нь Катрина түүнд үргэлж хань болдог байсан юм. Хиндли тэднийг тоодгүй байсан болохоор тэд үргэлж хамт байдаг байлаа. Хиндли бүр тэднийг бүтэн сайн өдөр сүмд очиж байгаа эсэхийг ч тоохгүй. Тиймээс Катрина, Хитклиф заримдаа сүмд очдоггүй байсан юм. Гагцхүү Жозеф үүнд уурлан Хитклифийг ташуурд Катринад оройн хоол бүү гэж Хиндлийг ятгадаг байлаа. Гэхдээ тэд
өглөө цугтаа гарчгүйгээд өдөржин алга болчихно. Шийтгэл энтрийг сүулдэ тоохоо болцгаасан юм. Ламтан Христосын сургаалыг Катринад ойлгуулах гэж хичнээн оролцсон ч Жозеф Хитклифийг гараа өвдтөл зодсон ч тэд хоёр бие биений хараад л бүхнийг мартдаг байсан юм. Хэдий тэдний хинэггүй өсч байгааг харах надад хэцүү байсан ч намайг бас сонсгоо болчихгүй гэсэндээ тэднийг загнаж чаддгүй байсан юм. Нэгэн бүтэн сайнны орой тэд чимээ их гаргасандаа шийдгүй болов. Гэхдээ удалгүй оройн хоол болж би тэдний хоолоо идгэж дуудахаар явсан ч тэд хаанч байсангүй. Байшинд гадаа би тэднийг хаас авьяа хайсан ч тэд байсангүй. Эцэст нь хиндли бүх хаалгаад өгчээд энэ шөнө тэр хоёрыг оруулж болохгүй гэж тушаасан юм. Тэгээд бүгд унтахаар хэвцэн ч гадаа бороо олж байсан тул миний санаа их зовд байлаа. Удалгүй гадаа замаар дэглүүний гэрэл наашаа ойртож байсан ба тэднийг хаалга тогшиж химлэг сэрэхээс өмнө чимээгүй оруулчихъя гэж бодоод би төрхөн хувцас өмсөд гартал Хитклиф ганцаараа зогсож байлаа. Хатагтай Катрина хаан байна. Ямар нэгэн муу зүйл болоогүй биз. Би ч гэсэн тэнд үлдэхийг хүссэн ч тэд намайг үлдээч гэж асуугаагүй. Яхаараа та хоёр тийш явдаг юм. Найтан хувцас тайлчгаа тайлбарлая нээлээ гэж Хитклиф хэлэхдээ би энэхийн учир байдлыг тайлбарлан чимээгүй байгааг санууллаа. Бид хоёр Грэнжинд очиж Линтоны эцэг их нь хоолоо идэн нээлтэж байхад хүүхдүүд нь бидний шиг булан шийтгүүлээ зогсож байдаг эсхийг харах гэсэн юм. Тэгдэг гэж та бодож байна уу? Өдөржин шашны ном уншиж шалгалт өгдөг гэж та бодож байна уу? Үгүй байх гэж би хариулав. Тэд чинь сайн хүүхдүүд. Та хоёр шиг шийтгүүлнэ гэж байхгүй биз? Үгүй нэлээ утгагүй юм. Бид хоёр эндээс нэг ч зогсолгүй гүйсээр Грэнж парк дээр очсон. Замдаа Катрина гутлаа хайчихсан. Маргааш хайгаарай. Тэдний хөшиг хагас хаалттай байсан болохоор доторх талыг нь сайн харж чадсан. Ёстой сайхан байшин байлээ. Улаан хивс, улаан гадаргуутай ширээ сандал, цагаан бас алтан тааз, шаазан эдлүүд мөнгөн гинжнээс унжин, гялалзаад үзэсгэлэнтэй байшин. Хөгшин Линтон түүний эхнэр гэртээ байгаагүй. Эдгар дүүтэйгээ хойлохнаа байна. Тийм байхад ууг нь тэр хоёр аз жаргалтай л байх ёстой шүү дээ. Бид хоёр лав хойлохнаа байсан бол жинхэнэ диваажин байх байлаа. Таны тэр сайн хүүхдүүд юу хийж байсан гэж бодож байна? Изабелла билүү Катринагаас 1 насаар дүү, 11 настай охин, нэг өрөөнөөс нөгөө өрөөний төгсгөл хүртэл яг л сүнс харсан юм шиг орилж байна лээ. Эдгар ил галын хажууд уйлчихсан. Нэг нохой ширээн дээр гарчихсан. Тэнүүд. Эхлээд нохоогоо булаалж байгаад одоо болохоор аль нь ч нохоогоо авахгүй гэд гомдлож байгаа бололтой байсан. Бид хоёр тэр хоёрыг баахан шоолж инээсэн дээ. Катринагийн хүсэж байгаа зүйлийг би өөртөө авч байхыг харсан уу? Эсвэл уйлалдаад эрхлээд шалан дээр өнхөж байхыг харсан уу? Би эндэх амьдралаа Эдгарын амьдралаар хизээч солихгүй. Жозефийг хан руу шидэн хинлэгийн цусаар урт хаалгыг будна гэсэн ч солихгүй. Хитклиф. Тэгээд яагаад Катрина тэнд үлдчихсэн юм? Бид хоёрыг инээж байгааг тэд сонсчихсан юм. Тэгээд ээжээ, аава, ээжээгээд тэд орилж гарсан. Бид хоёр ч тэднийг улам айлгаа гэж бодоод янз бүрийн чимээ гаргасан. Тэгтэл тэдний хаалга онгоогоод нохойд бид хоёр руу дайраад бид хоёр зогтож байтал Катрина бүдэрч унаад нохойд хазуулчихсан. Би том чөлөө аваад түүнийг зөндөө зогсон. Тэгээд тэдний үйлчлэгч гарч ирээд Катринаг хазуулсныг хараад нохоогоо хорьсон юм. Нохооны амнаас цус гоожиж би өвшөөгөө заавал авна гэж тангаргалсан боловч зөөгч Катринаг байшинд оруулсан юм. Ямар анхив Роберт гэж ноён Линтон биднийг өгтөв. Скалпер бяцхан охин руу дайрчээ. Эрхмээ бас нэг хүү цуг яваа. Цонхоор орж хаалга онголон хулгай хийх гэж байсан биз. Гин шүү мүү дээрэмчин амаа мэдэрээ. Шоронд ороосай билээ. Шууд хүлээж авах хэрэггүй гэсэн ноён Линтон. Үгүй. Тэд өчигдөр миний түрээсэн өдөр байсан гэдгийг мэдчихэлтэй. Алив орцгоо гэж хөгшин тэмэх хэлв. Жон уяаган чангал, Жени Скалпер дуусав. Энэ бүх тэнэглэл хизээ дуусах вэ? Мари минь хараач. Энэ хүүч хорон царайтай хүү байна шүү. Царай шиг үйлдэл гарахаас өмнө дүүжил чихвэл манай улстай сайн бидтэй гэж хэлээд Линтон намайг түлхсэн бол эхнэр нь нүдний шилээ зүгээд над руу айсан харцаар харсан. Хүүхдүүд нь ч гэсэн муу холчгорууд. Изабелла бүр аимшигтай амтан аваа түүнийг зойрон төгж тэр яг миний тэжээвэр шүүг болгаалсан төлөг чимэгтийн хүүхэд юм шиг харагдаж байна.
Тийм биш гэж юу Эдгар. Тэднийг надад үзлэг хийж байхад Катрина ирсэн бөгөөд тэдний сүлд хэлсэн зүйлийг сонссон бололтой инээлээ. Эдгар харин удаан ширтсэний эцэст сүмд таардаа ойлгосон бололтой. Хатагтай Эрен шо байна шүү дээ ээжээ. Скалкер түүнийг яаж чадсныг хараач. Бүр цус гарч байна шүү дээ. Хатагтай Эрен шо утгагүй юм гэж ээж нь хэллээ. Хатагтай Эрен шо цэхэн хүүхдээ тэнэж явна гэж юу. Гэхдээ охиныг хартаа хэцүү байгаа бололтой. Дахирдтуу болол яана. Ах нь ямар хариуцлагагүй юм бэ гэж хэлээд хөгшин Линд надаас Катрина руу харлаа. Бусдын ярихыг сонсохны ах нь энэ охин шүтлэггүй хүмүүжлэр хүмүүжүүлж байгааг нь хэлэв. Гэхдээ эн чинь хэн блэ? Хаанаас үнийг олсон юм бол доо? Нөгөө манай хөршийн Ливерпулээс авчирсан хүүхэд байх нь. Энтгэгч билүү, Америкч билүү, Испанч билүү? Ямар ч тач хаягдаж хоцорсон хүү байх нь. Ёстой бүтэхгүй хүүхэд. Яавч сайхан байшинд амьдрах эрхгүй. Хэлж байгаа зүйлийг нь сонсноо. Манай хүүхдүүд муухай яриаг нь сонсон нь харамсалтай юм. Би мэдээж дахиад л харааж гарсан. Битгий уурлаараа нийлээ. Тэд ч намайг хөөсөн гэхүүдээ. Би уг нь Катринагүйгээр явахгүй гэсэн ч Роберт нэг дэнлөө өгчгүүд намайг хүчээр хөөж гаргаад хаалгаад өччихсэн. Гэхдээ тэд хөшгөө хаагаагүй болохоор би эд хагнуулынхаа ажлыг үргэлжлүүлсэн юм. Хэрв Катрина явах гэхэд нь тэд явуулахгүй бол би тэдний цонхыг хаагавшиглаж орох байсан юм. Гэхдээ Катрина будин дээр чимээгүйхэн сууж байлаа. Хатагтай Линтон нэг залуу үйлчлэгч эмэгтэйг дуудан Катринатай надаас тис өөрөөр харцаж байсан юм. Үйлчлэгч халуун устай ирээд Катринагийн хөлийг угаалаа. Ноён Линтон харин халуун уух юмар Катринаг дайлсан бол Изабелла түүнд бэлөө авчирч өгөв. Харин Эдгар энэ бүхний холоос ажиглаж байсан юм. Тэд түүний үзэгслэн төсийг хатаагаад дараа нь том шахаа өгөөд гал руу төхөж суцгаасан юм. Катрина хоолоо нэг жижиг нохой болон Скалкер хоёрт гоож өгсөн ба Линтоныхны хоосон цэнхэр нүднүүд түүнийг бишрэн харж байсан юм. Катрина түүнтэй харьцуулшгүй гайхамшигтай энэ дэлхийн хинтээж харьцууламгүй үгүй гэж үнэлээ. Чи ч төсөөлж байгаас илүү их хэрэг тарьсан гэдгийг ойлгож байна уу Хитклиф гэж хэлээд би түүнийг алчуурт орон гэрлийг нь утраалаа. Хинтли чамайг чанга шитгэх байхдаа миний хэлсэн үг биелээ болсон юм. Тэдний энэ аялал ноён Эрен шог их урлуулсан да. Маргааш нь ноён Линтон өөрөө ирж манай залуу эзэнд гэр бүлээ яаж авч явах талаар жинхэнэ сургаал альцсан. Хэдий Хитклиф зодуулаагүй ч дахиж Катринатай ярих юм бол хөөгдөх шийтгэл хүлээсэн билээ. Харин хатагтай Эрен шун хадам дүүгээ буцааж ирэх үед нь урлагт суралцуулан цагийг нь өгцөөдөг болсон юм. Мэдээж аргаар хүчээр бол Катрина хизээж хийхгүй шүү дээ. Катрина Трашкрост 5-7 хоног үлдсэн мэлээ. Цус сар хүртэл. Түүний шагаа эдгэх энэ хугацаанд түүний зан хайж мөн засарсан байлаа. Хатагтай түнд өөрийгөө хүндлэх соёлыг дэгжин хувцас магтаал зэргээр суулгаж өгсөн юм. Тиймээс зэрлэг амтлын шиг ийш тийш өсчин бусдын амсгааг бардаг охин байхгүй болж оронд нь тун ихэмсэг бор долгионтой урт усаа задгаа тавьсан үзэсгэлэн тохин одоо морин дээр буцаж ирсэн юм. Яаж Катрина чи тун үзэсгэлэнтэй харагдаж байна гэж Хинтли хэлээд түүнийг мориноос нь болгов. Бараг л чамайг таньсангүй. Одоо яг эмэгтэй хүн шиг харагдаж байна. Изабелла Линтонтэй харьцуулах юм биш. Үгүй гэж үү, Францис. Катрина байглаасаа үзэсгэлэнтэй юм чинь яалтай билээ. Гэхдээ энд дахиад хамаагүй гэж болохгүй гэдгийг түнд ойлгуулах хэрэгтэй. Эллен хатагтай Катрина тэр юмаа тайлахтан туслаач. Байж бай хонгор Катрина минь би малгайч нь тайлж өгье. Чи үсээ муухай болгочихно. Түүний өмсөн хувцсны дотор цагаан өмд болон гутал нь гэлэлцэх бөгөөд Катрина түүн дээр ирсэн нөхдийг тэрвэрч авлаа. Уг нь айгаад хүрдэхгүй байсан юм. Тэгээд Катрина намайг хүнслээ. Би цулсарын билүү хийлгээд битүү хуралд болчихсон байсан юм. Тэгээд Катрина Хитклифийг хайж байгаа бололтой ийш тийшээ харлаа. Хинтли болон түүний эхнэр тэдний уулзалтыг шүүхтэн туслах байх хэмээн сандран харж байлаа. Хоёр найзыг салгах явдал хэр амжилттай болох бол гэж Хитклифийг олох эхэндээ хэцүү байлаа. Катрина явхаас өмнө түүний хэн ч анхаардаггүй. Тэр ч хэнэггүй байсан бол Катринаг байхгүй үед Хитклифийн хувьд байдал 10 дахин дор байсан юм. Би л түүнийг 7 хоногтой ганц удаа усанд оруулдаг байсан. Түүний насны хүүхдүүд савн ус зэрэг тун дургүй шүү дээ. Түүний хувцсыг ярих ч юм биш.
Лав 3 сар угаагаагүй. Өөршиг нь бас халтайсан Катриныг хүлээж байтал тэс ондоо охин ирсэн Хитклиф сандраад нуугцсан байж болох. Хитклиф байхгүй юм уу гэж хэлээд Катрина бэлгийг тайлах үед түүний гар юу ч хийгээгүй бас гадаа гараагүй тул цагаарч бухбраа болсон харагдлаа. Хитклиф гар чирээд босоод үйлчлэгч нарын адилаар хатагтай Катринатай мэндэл хиндли ингэж хэлэхдээ Хитклифийн өөрөөсөө ичин эвгүй байдал байгаад багтан баярлах мэт болов. Удалгүй Катрина Хитклифийн нуугдж буй газраас түүнийг хараад гүйжчлээ. Хитклифийн газар дээр 7-8 удаа унсээд дараа нь Катрина инээж гарлаа. Чи ямар хар бас ууртай харагдаж байна. Ямар инээдтэй бас нухацтай царай вэ? Үгүй би л Эдгар Изабелла хоёртай байсан болохоор л ингэж харагдаж байгаа. За Хитклиф чи чинь намайг марцгаа юу да? Ичингүрэл болон бардамнал Хитклифийн нүүрэн дээр илт бөгөөд тэрээр хөдөлж чадсангүй. Гар барь Хитклиф гэж ноён Эреншо тушаалаа. Хүндэтгэлтэйгээр гар барьж болно. Чадахгүй нь гэж эцэст нь Хитклиф ам нээлэм. Шоолуулан зогсож чадахгүй нь гэж хэлээд гүйх гэсэн боловч түүний Катрина зогсоолоо. Чамайг шоолох гээгүй шүү дээ. Зүгээр л бие барьж чадсангүй. Ятаж гар байралтай Хитклиф юундаа ууралсан юм. Чи зүгээр л жоохон сонин харагдсан юм. Тэгээд л болоо. Нүрээ угаагаад үсээ самжхал болоо шүү дээ. Гэхдээ чи их заваа юм аа. Катрина түүний заваан гарыг нэг хараад өөрийнхөө хувцсыг бас харлаа. Хитклиф хувцсыг нь халтар болгочихгүй гэж айснаа нь илт. Чи надад хүрэх хэрэггүй байсан юм гэж Хитклиф хариулав. Би хүссэн хэмжээгээр халтар байна. Би халтар байх дуртай. Халтарч байх болно. Хитклиф ууртайгаар гарч гүйлээ. Энэ нь мэдээж ноён мөн хатагтай Эреншог нээлгсэн бол Катрина өөрийнх нь хэлсэн зүйлд яагаад уралсныг ойлгосонгүй гайхлаа. Катринаг хүлээж авах ажил дуусгаад би билуугаа зууханд хийгээд гал асан гэрт баярын урамсгал орууллаа. Тэгээд өөрийгөө хөгжөөх санаатай 100 сарын дуу амдаа илж эхлэв. Жозеф бол байдгал дуунууд байна гэсээр өөрийнхөө өрөөрөө залбирахаар явлаа. Гэхдээ надад хамаа байсангүй. Харин Хиндли болон түүний эхнэр Катринад Линтоны ах дүү хоёр тавсан бэлгээ үзүүлж байлаа. Учир нь тэд Линтоны гэр бүлийг маргаашин өрөн хоолнд урсан билээ. Тэд ч гэсэн зөвшөөрсөн. Гэхдээ нэг нөхцөлтэй. Хараал урсгасан халтар хүүхдүүдээс нь хол байлгах. Энэ бүхний дунд би л ганцаараа байлаа. Галтгооноос сайхан хоолн нэртэйд л галтгооны бүх хэрэгсэл гэлэл заадал шал тойл шиг гэлтганаж байсан тул би өөрийгөө сайн ажиллаа гэж дотроо магтлаа. Ингэж сайн ажилласан үед ноён Эреншо орж ирээд намайг магтан мөнгөн зосгодог байсан гэнэ санаанд оров. Тэгээд би түүний Хитклифийг яаж ханддаг байсныг ч мөн саналаа. Түүнээс хойш Хитклиф яаж зовж байгааг бодон гинэт дуулж байснаа уйлмар санагдлаа. Гэхдээ би уйлж байхад түүн тусалж болно шүү дээ гэж бодоод Хитклифийг хайхаар гарав. Удаанч хайсангүй. Хитклиф шинэ ирсэн одоо морь болон бусад амьтдыг хоололж байсан юм. Хурдан дуусгачих Хитклиф галтгоо маш тухтай бас цэвэрхэн байгаа. Бас Жозеф өрөөндөө орчихсон. Ажлаа хурдан дуусгачих. Би чамайг цэвэрхэн хувцлаад өгье. Тэгээд Катрина та хоёр ил галын хажууд орой болтол ярьж болно шүү дээ. Хитклиф ажлаа үргэлжлүүлэн суух бөгөөд эргэж харсангүй. Чи ирэх гэж байна уу? Билүү байгаа шүү бас. Чамайг хувцлахад 30 минут орохыг шаардсан. Би түүнийг 5 минут хүлээсэн боловч тэрээр хариу хэлсэнгүй. Катрина ах болон бэр эгчтэйгээ оройн хоол идсэн ба. Жозеф бид хоёр ч мэдэнтэй нэгтлээ. Харин Хитклифийн хоол билүү хоёр ширэн дээр байсаар л байлаа. Хитклиф оройн 21 цаг хүртэл ажилласан бөгөөд өрөөрөөгөө шууд явсан юм. Харин Катрина маргааш ирэх найзуудаа зориулсан зүйлсээ зэгцэлж янзлан орой болтол сэрүүн байсан билээ. Катрина нэг удаа галтгоонд орж ирээд Хитклиф яасан юм гэж асуучаад яваад өгсөн. Маргааш нь Хитклиф эрт босоод амралтын өдөр байсан тул эзгүй хөдөө газар цаг нөхцөөхөр яваад өгсөн юм. Харин гэр бүлийг сүмрөө явсны дараа буцаж ирэв. Хоолгүй удаан бодсны эцэс сэтгэл нь тайвширсан бололтой намайг дагаж хэсэг явсныхаа дараа гинэт амнэ. Нээли намаа гой болгоод өгөөч таниасгүй. Эцэст нь нэг юм. Хитклиф чи бүр Катринаг уу гашуу давтуулсан шүү. Цаадах чинь буцаж ирсэн гэж бараг харамссан байх. Чи бодлоос нь гартгүй бололтой байна лээ.
Уу гашууд автсан гэж Катрина хэлсэн юм уу гэж асуухтаа Heathcliff тун бодлого ширэнгүй нухацтай царай гаргалаа. Чамайг өглөө явчихсан гэсэн чинь бүр уйсан шүү. Яах вэ? Би ч бас өчигдөр байсан л та. Чамд өчигдөр орондоо бардам зан хоосон хотоодноос үржүүлгээ орох шалтгаан байсан л та. Бардам хүмүүс өөрсдөө л гуниг хараас лавчирдаг юм шүү дээ. Өчигдөр гаргасан аашиндаа харамсаж байгаа бол уучлалтгүй. Түүн дээр очоод үнс сэтгэлээсээ гарч би үгсээ хэл. Тэгжин даашин цөмсөн болохоор нь өөр хүн болчихлоо гэж бүү бод. Одоо гэхдээ байж бай. Би эхлээд хоол хийх хэрэгтэй. Чамд гэхдээ цаг гаргана. Тэгээд тэр Эдгар Линтон чиний хажууд хүүхэлтэй шиг л харагдах болно. Чи түүнээс дүүч гэсэн түүнээс өндөр бас 2 дахин өргөн зэждэг гэдэгт би итгэлтэй байна. Чи түүнийг нам зохиж унгахаар шаталтай ир бидтэй. Түүний царай хэсэг баясан гэрэлцэн ч удалгүй бараад санаа алдав. Гэхдээ Нэлли би түүнийг 20 удаа ухаан алдтал зогсон ч тэр надаас царай муутай. Эсвэл би түүнээс царайлаг болохгүй шүү дээ. Би өнгөлөг өстэй цагаан арьстай ч байсан болоос зайн. Бас түн шиг хэмцэр, бас түн шиг баян. Бас дандаа ээжээ гэж уйлдаг гэж би нэмж хэлв. Бас гар талайхал юм бол чичрэн. Бороо орвол өдөржин гэртээ суун. Heathcliff минь өөдрөг байл та. Алуу наашир би чамд юу хүсэх ёстойг чинь харуулъя. Зангидсан өтгөн хөмсгөө хараач. Яг л үргэлж бусдаас нуугдах чөтгөрийн тагнуулууд шиг өвчлээ тогтлоо шүү дээ. Битгий хөмсгөө зангид нөхөрсөг царай гарга. Битгий бусдыг хадснаасаа болж өшгөлүүлчгээд өшгөлсөн хүн болон бүх дэлхийд үс санаж буй ууртай нохой шиг бай. Өөрөөр хэлбэл би Эдгар Линтоны цэнхэр нүд бас түүний дух хүртэл надад байсан ч болоосаа гэж хүснэ гэж юу? Би тэгдэг шүү дээ. Тэгтээ нэмэр даан чалга. Сайхан сэтгэл гоо үзэмжид нэмэр болон шүү гэж би үргэлжлүүлв. Муухай сэтгэл хамгийн үзэсгэлэнтэй нэгнийгч үцлийн муухайгаас дор болгодог шүү дээ. Заах хоёул авгаагаад самнаад уур хуцаараа байхгүй болгоод дуусчихлаа. Одоо өөрийгөө царайлаг болчих гэж бодохгүй байна уу? Би лав тэгж бодож байна. Дүрээ хувиргасан ханхуу юм биш үү? Хэн мэдлээ? Аав чинь хятадын эзэн хаан, ээж чинь эмтхэн хатан хаан ч юм билүү? Тэгээд хүүхэд байхад чинь хорон санаа далайчид чамайг хулгайлаад Англид авчирсан ч юм билүү? Тэтлав чамд шуурх өндөрлөг Trash Cross Grange хоёрыг цогт нь аваад өгөх байсан биз. Хэрв чиний оронд байсан бол би өөрийгөө дээд гаралтай байх гэж бодоод өөртөө хідэн пермрүүдийн эсрэг тэмцэх урам зориг өгөх байлаа. Бид ингэж ярьсаар удалгүй Heathcliff-ийн царай гэрэлтээд ирсэн билээ. Гэвч бидний яриа байшинд ирж буй хүмүүсийн чимээгээр завсартаж Heathcliff цонхны зүг харин би хаалганы зүг явлаа. Линтоныхан болон Эреншогийнхан иржээ. Катрина Линтоны ах дүүсийг нэг гараас нөхтлөн гэртээ дагуулan ороод ил галын урд суугаад тэдний цагаан царайнууд удалгүй өнгөрчлөө. Би Heathcliff-ийг тэдэнд найрсаг зангаа харуул гэхэд тэрч дуртай зөвшөөрөв. Гэсэн ч аз бидний талд байсангүй. Heathcliff-ийг галтгооны хаалга онгойлгох үед нөгөө талаас Хинтли орж ирж тарлаа. Түүнийг цэвэрхэн баяртай байгаад уурилсан уу? Эсвэл Линтоныханд өвсөн амлалтаа биелүүлэх гэсэн үү? Хинтли ямар тач маш их хурлав. Хөөе Жозеф, энэ нэг юмыг мэднээс зайлуул. Дээврийн өрөөнд оруулаад оройн хоол болтол бүү гарга. Сул тавьчих юм бол хоол унд руу ухаангүй мэдтэй арч жимс хулгайлах биз. Үгүй эрхмээ. Би чимээгүй байж чадсангүй. Тэр юунд ч хүрэхгүй. Тэглэж тэр бас хоол идэх хэрэгтэй шүү дээ. Тэр задуулахал хэрэгтэй. Хэрв харанхуй болохоос өмнө надад харагдах юм бол хөөгцөн гэж бодоорой мó батарчин. Ихэмсэг төрөх гаргах гинэ чи. Наад гой үсих чинь бүр урт болтлогдоод үзье л дээ. Угаасаа хангалттай урт байна шүү дээ гэж Эдгар хажуунаас нэмэрлэв. Ийм урт үс толгойг нүвтгдэггүй юм байх та адууны дэлшгэл юм. Тэрээр доромдлох гэж ингэж хэлээгүй ч Heathcliff Линтоны хэлсэн үгэнд түүнийг үзэн ятдаг болохоор ч тэрөө уурлан халуун савтай алимны сүмсийг шүүрч аваад гарт нь хамгийн ойр байсан зүйл хошуу дүрэгчийн зүг шидсэн бөгөөд Линтоныг ойрлоход Катрина, Изабелла хоёр гүйн ирлээ. Хинтли энэ үед Heathcliff-ийг шүүрч аваад өрөөнд нь оруулав. Би алчуур шүүрч аваад Эдгарын царайг арчсан боловч дотроо болж муу хошуу дүрэгч гэж бодож байлаа. Линтоны дүү гэртээ харъя гэж уйлж байсан бол Катрина уурлан эцсэн байлаа. Чи түүнтэй ярих хэрэггүй байсан юм.
Угаасаа ууртай байсан юм. Чи бүр түүнийг баллаад хайчихлаа. Одоо Heathcliff-ийг зодно шүү дээ. Би Heathcliff-ийг зодуулахад дургүй. Одоо яаж хоолоо идэх юм? Чи яагаад түүнтэй ярьж байгаа юм, Эдгар? Би яриаггүй шүү дээ. Гэж хэлээд Линтон надаас холдоод өөрийнхөө алчуураар өөрийгөө өргөлжлүүлэн цэвэрлэлээ. Уйлхаа бол чамайг алчхаагүй бидтэй. Өөр хэрэггүй юм битгий хий. Манай ах ирж байна чимээгүй Изабелла. Хүүхдүүдээ суудлал руугаа сууцгаа гэж хинлэж хангаар тушаалаа. Муу зэлэг биеийг минь бүр халаачглаа. Дараагийн удаад ноён Эдгар ёс журмыг өөрийнхөө нударгаар шийдэж байна. Хоол идэх хүсэлт төрдөг юм. Тэдний бяцхан үдирчлэг хоолны сайхан үнрээр дахин уур амьсгал орлоо. Линтоны гэр бүл замдаа их өлсөн бололтой байсан тул хинли 5-4 хоолоор тэднийг дайлж хатагтай Эрен шон дотн нэрээ өрнүүлж байлаа. Харин Катринаг харахад санаа зовсон шинжгүй бөгөөд уртаа буй махыг жижиглэж байлаа. Ямар хүний өмнөргөө хүүхэд вэ гэж би дотроо бодов. Хөөрхий Heathcliff-ийг ямар хурдан мартаж байна. Катрина ч ийм амиа хичээсэн хүүхэд гэж юу? Гэхдээ би түүнийг хүний өмнөргөө хүүхэд гэж удаан бодсонгүй. Катрина хоолоо амандаа хийх гэж байснаа болоод нүүр нь улайж нүдэн сэлгэнэ зэрлээ. Катрина бүтэн өдрийн турш ганцаараа байх, эсвэл Heathcliff-тэй уулзах цаг гаргахыг хүсэж байсан бололтой. Намайг хоол өгөх гээд очтол Heathcliff-ийг түгтсэн байлаа. Оройн зоогийн дараа бид бүжгэлсэн бөгөөд Изабелла бүжгийн хамтрагч байхгүй болохоор Heathcliff-ийг соллё гэдэг саналыг Катрина гаргасан боловч үр дүн олсонгүй. Оронд нь намайг бүжгэлж тушаал ирсэн юм. Бид бүжиглэж хамаг уйтгар гуниг байхгүй болсон бөгөөд Гимертоны хамтлаг хөгжимчид дуучидтайгаа хүрэлцэн ирж баяр дээр баяр нэмлээ. Тэд зул сараар томоохон эдлэнтэй айлуудаар явж хандив цуглуулдаг бөгөөд бид ч тэдэнд хангалттай ихийг түлсэн билээ. Тэр тусмаа хатагтай Эрен шон тэдний дунд дурлсан тул Гимертон хамтлаг биднийг оройжон хангалттай ихээр зугаацуулсан юм. Катринад ч цэнгүүнд таалагдсан боловч дээд давхарт хөгжим илүү гой сонсогддог юм гээд дээшээ шатаар өгсөн явахт нь би даглаа. Катрина мэдээж Heathcliff дээр очиод ярилцах гэсэн ч Heathcliff огт хариу хэлсэнгүй. Эцэст нь Катрина Heathcliff-ийг ятгах чадсан тул би тэднийг ярилцах гэж орхилоо. Доод давхарт маш олон хүн байсан тул Катрина бид хоёрыг байхгүй байсныг хэн ч анзаарсангүй. Харин хамтлаг тоглолтоо зогсон амс хийхэд нь Катринад анхааруулахаар очтол тэр гадна биш өрөөний дотор орчихсон байв. Сахилгагүй сармагч нь дээврийн цогоор дамжаад орчихсон байж түүнийг тэндээс нь буцааж гаргах гэж их зовсон юм. Эцэст нь Катрина гарч ирсэн боловч Heathcliff бас цуг гарч ирлээ. Катрина Heathcliff-ийг хамтрагчаараа аваад галтгоонд оруулчих гэсэн юм. Учир нь Жозеф чөтгөрийн хөвийг сонсохгүй гээд хөршинх рүү явчихсан байсан. Би тэдэнд тэдний арга залыг дэмжихгүй гэдгийг хэлээд гагцхүү Heathcliff өчигдрөөс хойш юу ч идээгүй тул түүнийг хиндлийгээс нууцаар дагуулж явахар шийдлээ. Би галтгоонд Heathcliff-ийг суулгаад түүнд идэх зүлхийг өгсөн ч би энэ тааруу болохоор сайн идэж чадсангүй. Түүний хөгжөөх гэсэн оролдлого минь ч бүтсэнгүй. Тэрээр ердөөл хоёр гараа хөл дээрээ зөөлж тавиад дээр нь эрүүгээрээ тулан чимээг удаан суусан юм. Түүнээс юу бодож байгааг нь асуудал. Тэрээр нухацтай хариулав. Би Хиндлид хариуг нь яаж өгөх вэ гэж бодож байна. Хариугаа авчил байвал хичнээн удаан хүлээсэн ч хамаагүй. Битгий надаас өмнө хүчгээсэй л гэж найдаа. Юу гэсэн үг вэ Heathcliff? Муу хүмүүсийг шийтгэх чинь бурхны ажил. Бид бол бусдыг уучлалт сурах хэрэгтэй. Үгүй. Бурхан над шиг түүнээс таашаал авахгүй. Өшөө авах хамгийн сайхан аргыг мэддэгч байсан болоо сайн. Гэхдээ би төлөвлөгөө гарганаа. Гэхдээ ноён Локвуд энэ түүхүүд таны сонирхлыг татахгүй л болов. Таныг даарчихсан, нойрмоглчихсан байхтал би хэрэггүй зүйл яриад байх юм. Heathcliff-ийн амьдралыг хэдхэн үгэнд багтааж болохоор байтал би халуурчаад ингэж хэлээд үйлчлэгч эмэгтэй босоод явах гэлээ. Харин надад ил галаас холдох хүч байсангүй. Гэсэн ч миний нойр хүрэх бол яагаад ч үгүй байсан юм. Тиймээс би хатагтайг дуудлаа. Буцаад суугаач хатагтай дийн. Дахиад хагас цаг үргэлжлүүлэн яриач гуй. Та дэлгэрэнгүй ярьсан тун зөв. Тэр нь надад таалагддаг юм. Таны хэлсэн дөрүүдэд би их татагдаад байна. Гэхдээ одоо 23 цаг болж байна шүү дээ ирхмээ. Хамаагүй өглөө 10 цаг хүртэл унтах хүнд шөнийн 1-2 цаг хүртэл байсан ч хамаагүй. Та 10 цаг хүртэл унтаж болохгүй шүү дээ. Тэр үед чинь хүн өдрийн ажлынхаа талыг амжуулчихсан байх ёстой шүү дээ. Хамаагүй сандал дээрээ суугаад үргэлжлүүлээж хатагтай дийн. Угаасаа би маргааш ханиадтай хэвтэх биз.
Үгүй гэж найдын ноён Локвуд. За яах вэ? Би тэгвэл би 3 жилийг алгасаад л ярив. Үгүй шүү, үгүй. Тийм зүйлийг зөвшөөрч би чадахгүй. Яг л та ганцаараа сууж байтал муур өөрийн муужгааныхаа нэг чихийг долоочход нөгөө чихийг нь үлдээчихгүй л яах вэ? Надад одоо тийм л мэдрэмж төрж байна, ойлгож байна уу? Тун залах уу гэж хэлэх байна. Эсэргээрээ тун итгэвтэй. Хөдөө нутгийн хүмүүсийн зан төлөв, хотын хүмүүсийн зан төлөвөөс хамаагүй сонирхолтой. Яг л харанхуйд хаягдсан газрын аалзны зан төлөв, хөвөн дунд амьдардаг аалзны зан төлөөс өөр байдаг шиг. Тэд илүүтэйгээр өмнө төрхө харуулдаг. Гадаад байдалтай санаа зовлтгүйгээр гэхүүтэй. Хотын хүмүүс бол гадаад мөн чанартай л анхаардаг хүмүүс. Энд амьдарч болохоор ч юм шиг санагдах юм. Уг нь огт болохгүй гэдэгт итгэлтэй байсан юм. Яг л өлсөн хүнийг дүүрэн хоолтой ширээний ард суулгаад түүнд Франц тогоочийн бэлтгэсэн зоогийг тайлбарлаж баймат. Өлсөн хүнд үнэндээ тэд чинь хамаагүй шүү дээ. Эндхийн хүмүүс бусад газрын хүмүүсээс ялгаагүй гэдгийг та биднийг илүү таних үедээ ойлгох байх. Гэхдээ миний юу ярьсныг сайн ойлгоогүй хатагтад ийм хариулав. Өршөөгөөр найз минь, та бол өөрөө тийм биш гэдгийн тод жишээ шүү дээ. Гадаад ертөнцийн тухай мэдлэгийг тооцвол таны зан төлөв сайшаалтай шүү. Ямар ч үйлчлэгчээс илүүтэй ухаалаг, тань шиг ухаалаг хүн амьдралаа дэмий зөвлөвч байгаа нь юутай харамсалтай. Хатагтай дийн инээлээ. Би өөрийгөө доктортой, учиртай хүн гэж боддог шүү. Толгодын дунд улиг болсон хідэн царай, хідэн үйлдэлийг жилийн жилд хардагтаа биш л дээ. Би маш их сахилга бодтой хүмүүжин, ухаан суусан хүн. Бас таны төсөөлж чадхааргүй олон ном уншсан. Ноён Локвуд, энэ номын сангаас миний уншаагүй нэг ч номыг тавлахгүй. Мэдээж латин, грек, эсвэл франц хэл дээрх номнуудыг тооцвол үүнээс илүү ядуу хүний охноос хүлээх хэрэггүй ирхмээ. Гэхдээ ирхмээ. Тэгвэл ядаж дараагийн зунаас нь эхэлж ирье. 1778 оны зун. Одоогоос 23 жилийн өмнө 6 сарын 1 сайхан өглөө миний хамгийн анхны өсгөж хүмүүжүүлсэн эртний Эрншо гэр бүлийн хамгийн сүүлчийн хүү төрсөн юм. Бид хадлан гарсан тул эдлэнгээс хол байсан юм. Бидэнд өглөөний цай авчирч өгдөг охин ирдэг цагаасаа эрт намайг дууцаар гүйж яваа харагдлаа. Жинхэнэ сахиусан тэнгэр гэж охин амсгаацаар хэлв. ертөнцийн хамгийн өхөөртөн хүүхэд. Гэхдээ эмч хатагтайг авч явна гэж байна. Сүүлийн хэдэн сар эм ууж байсан гин. Эмчийг ноён хиндлээд хатагтайд амьдрах хугацаа бага болсон гэж хэлхийг сонссон. Та одоо гэртээ харах хэрэгтэй. Таал тэр бяцхан амтныг асарч халамжлах хэрэгтэй болох нь. Би таны оронд байсан ч болоо сайн. Хатагтай байхгүй бол тэр өхөөртөн хүү таних болох нь байна. Гэхдээ хатагтай би тийм үү байгааг хэрэггүй гэж хэлээд би багжаа газар тавиад үсээ болоо. Тийм л юм байлгүй. Гэхдээ их зоригтой харагдаж байсан. Хүүгээ том ир болтол нь хамт байна гэж ярьж байна лээ. Бүүн баяр арах ч үгүй бид. Хүү ёстой өхөөртөн. Хэрвээ би хатагтайн оронд байсан бол үхэж яавч болохгүй гэж бодно. Кеннет эмчийн юу гэх нь надад хамаагүй. Эмчийн хэлсэн зүйлд миний уур хүрсэн гэж яана. Тэгээд Жозеф бууж ирээд хиндлээд хандан хүүчин бурхнаас өгсөн бэлэг юм. Гэхдээ энэ охиныг эрэхтэл би хэрэггүй гэж мэдээд байсан юм. Одоо охин өвөл хүртэл амьдрах уу? Үгүй юу болоод байна. Чиний сонголт угаасаа буруу байсан юм гэсэн. Тэгээд хиндлийн хариуд нь юу гэсэн гэж би сонирхон асуулаа. Нэг их тоогоогүй, жоохон уурсан байж болох. Гэхдээ би хүүг хараа завгүй байсан юм. Химээ хэлээд дахиад л хүүг ямар өхөөртөн хөөрхөн тухай ярьж эхэлсэн юм. Би ч хүүг хурдхан үзэхэргүй лээ. Гэсэн ч би хиндлийг өрөвдөж байв. Түүний зүрхэнд ердөө 2 л хүн багтдаг билээ. Тэр өөрөө мөн түүний эхнэр. Хэрв эхнэр нь нас барвал яах болтоо? Биднийг үлээх өндөрлөгт хүрэх үед эзэн үүдэндээ зогсож байлаа. Хүү яаж байна гэж би зүрхтээ асуулаа. Бараг босоод гүйх гэж байна шүү гэж хэлээд хиндлийн нэмсгэлв. Хатагтай би яаж байна? Тэр эмчийг хараад идэг. Хиндлийн миний үгийг таслав. Францээс ирүүл байгаа 7 хоногийн дараа зүгээр болчихно. Түүн дээр очихдоо намайг чимээгүй байвал очино гэж байна гэж хэлээрээ. Би хатагтай Эрншод түүний үгийг дамжуулахад тэрээр дажгүй харагдаж байлаа. Би бараг юм яриаггүй шүү дээ. Өөрөө уйлаад гараад явсан. За яах вэ? Намайг юм ярихгүй гэж амласан гэж хэл. Гэхдээ би түүнийг шоолохгүй, энийхгүй байж чадахгүй шүү гэж бас хэл. Хөөрхий минь,
Нас барсан тэр 7 хоногийн турш хүүтэйгээ их л сайхан байсан да. Хиндлэж түүний эхнэрийн бие өдөр ирэх тусам сайжирч байгаа гэж байсан юм. Харин Кеннет эмч өвчний энэ үед ямар ч юм нэмэргүй. Ер нь эмч дуудаж зардал гаргах хэрэггүй гэсэн юм. Харин Хиндли угаасаа түүнд эмч хэрэггүй. Халуурч байсан ч одоо зүгээр болсон гэж итгэж байв. Эхнэртэй бас удахгүй зүгээр болно гэж хэлж байсан юм. Харин нэг орой Хиндли түүнийг тэврээд өргөхөд Францис Хиндлигийн хүзүүнээс тэврээд маргааш би босчих байх гэж хэлсэн боловч маргааш нь дахин хизээж босохгүйгээр унтсан билээ. Охины хэлсэнчлэн Харитон хүү миний асрамжинд 100% шилжсэн юм. Хиндли түүнийг нэг ихт ходгүй байлаа. Хиндли эхнэрийнхээ араас уйлсан ч үгүй, залбирсан ч үгүй. Харин бурхныг болон хүмүүсийг хараан зүгэж ганцаараа байхыг илүүд үзэх болсон юм. Ажилчид үйлчлэгч нар түүний энэ авраас болж бүгд хайж явсан бөгөөд Жозеф бит хоёр л үлдсэн юм. Мэдээж түүнийг ийм байдалтай байхад нь би хайж явж чадаагүй. Бараг эгчин юм шиг хамтдаа өссөн шүү дээ. Харин Жозефэд бусад ажилчдыг дарамтлан хорон ажлаа үргэлжлүүлэх нь таатай байсан тул үлдсэн байх. Эзний муухайш Катрина Хитклиф нарч тун хүн дээр туссан юм. Түүний авир санваартанч нүгэлтэн болохоор муухай байлаа. Энэ үед л Хитклиф муу хүчинд эзэмдүүлсэн мэт хорон болсон юм шиг. Хиндлиг өнгөрсөндөө шаналн зовж өдрөөр өөрийгөө хаалтан хэрцгий бож байгааг харсандаа тун баяртай байсан санагддаг юм. Бидний гэр ямар гэж зовлонгийн өвөр болсон гэж санана. Бидэн дээр олигтой хүмүүс ч ирэхээ болсон юм. Эдгар Линтон Катринатай уулзах гэж ирдэг байсныг эс тооцол шүү дээ. 15 настайдаа Катрина тун үзэсгэлэнтэй болсон байв. Хөдөө нутагт түнтэй энэ дүйцэх эмэгтэй байсангүй. Тийм болохоор ч тэрөө маш бие тоосон нэгэн болж өссөн байх. Би үүнд нь тун дургүй. Түүний их зам засах гэж их хичээдэг байлаа. Тэглээгээд Катрина надад дургүй болоогүй л дээ. Катрина хуучин зангаасаа заримыг нь үлдээсэн гэхэд болно. Хитклифч мөн адил Катринад татагдсан хിവэрээ бөгөөд Линтон хэдийг Хитклифээс бүх зүйлээрээ илүү байсан ч Катринад Хитклиф шиг гүн сэтгэлүүлдэж чадаагүй юм. Линтон бол сүүлд миний эзэн болсон хүн. Тэр ил галан дээр өлгөөтэй байгаа хөрөг бол Эдгар Линтоных. Хажууд нь Катринагийн хөрөг байсан ч авчихсан. Байсан бол танд ямархуу бүсгүй байсныг харуулсан. Та төсөөлж чадчихвэн үү? Катрина Линтоны гэрт өнгөрүүлсэн цагаасаа хойш тэдэнтэй холбоогоо огт таслаагүй. Мөн Катрина тэднээс өөрийнхөө муухай талуудыг нуудаг байсан юм. Тэдний шиг ёс зүйтэй хүмүүсээс эцсэн байх л та. Тиймээс Катрина хоёр өөр дүртэй болсон гэхэд болно. Сайн дүрт нь Линтоныхан тун их татагдсан. Тэр тусмаа Эдгарын зүрхийг эзэмдсэн юм. Линтоныхан Хитклифийг бүдүүлэг атгуус мөн зэрлэг хүнээс долоондор гих мэт ухуулга хийдэг байсан болохоор Катрина түн шиг байхгүй хичээдэг болсон байх. Гэхдээ гэртээ бол соёлтой байх нь ховрол харагддаг байлаа. Ноён Эдгарт шуурх өндөрлөгт ирэх зэрэг бараг л байсангүй. Манай эзний харгас болсон гэх ярианаас айсан гэхүүдээ эзэнтэй таарах юм бол чичрээтэл зогсож байна. Гэхдээ бид түүнийг эрэхт аль болох сайхнаар өгдөж авах гэж оролддог байлаа. Эзэн ч түүнийг яах гэж ирдгийг мэддэг учраас түүнд муухай аашлахаас зайлсхийдэг байсан юм. Магадгүй түүний зочлох нь Катринад л хэцүү байсан байх. Катрина хизээж түүнтэй сэдгэндэггүй. Хоёр найз нь нэг доор байж таарахгүй гэхээс айдаг байсан юм. Хитклиф Линтоныг хэрэггүй амтан гэж үзэн ядна. Катрина хоёр газар зэрэг байж чадахгүй болохоор Хитклифийг байхгүй л Линтонтой уулздаг байлаа. Линтон ч мөн Хитклифийг маш ихээр чигшдэг байсан юм. Харин Катрина түүний бодлыг эсэргүүцэж чаддаггүй. Би түүний энэ асуудлууд аргаа барсан байдлыг шоож их нээдэг байж билээ. Эхэндээ ч тэр надаас энэ бүхний нуух гэж оролддог байсан ч эцэстээ надад бүхний ирсэн юм. Түүнд ямар үр зөвлөгөө авах хүн байх биш. Нэг өдөр ноён Хиндли гэрээсээ хол явсан тул Хитклифэд амрах боломж гарав. Хитклиф тухайн үед 16 настай байсан болов уу гэж бодож байна. Тэрээр маанагдуу нэгэн биш бөгөөд муухай төрхийг зохиомлоор үзүүлж гаднаа болон дотроосоо муу хүн дүрсгдэг болсон байлаа. Эзнийг амьд ахуйд нь түүнээс суралцах боломж их байсан бөгөөд Хитклифч өөрөө мэдлэг олж авах, ном унших бас суралцах дуртай байж. Харин эзнээс хойш тэрээр өглөөнөөс орой хүртэл ажиллах ёстой тул удалгүй сурах сонирхлоо ч алдсан билээ.
Ноён эрен шог байхад түүнд байсан өөртөө итгэлтэй байдал байхгүй болсон гэхүүтэй. Сүүлд Катринатай цугтаа суралцахад хэтэрхий хоцрогдсон байсан ч өөрийгөө боловсруулахад хинч таатай хандаагүй. Харин тэрээр илүү сурч мэдэх ёстой гэдгээ ойлгож байлаа. Гадаад төрхөн ч мөн онцгүй болсон доо. Дотгошоо байдал нь ихтэйд бараг л мэдрэл муутай зожигч гэхээр харагдаж, ойр хавийнхаа хүмүүст хүндлэгдэх гэхээсээ илүүтэй таагүй мэдрэмж төрүүлэх нь өөртөө таалагдаж байсан юм шиг. Катрина Хитклиф нар дотн хിവэрэл байлаа. Гэсэн ч үүнийг Хитклиф өгөөрэй илэрхийлгээсээ зайлсхийдэг болсон юм. Катринаг түүнд анхаарал халамж хандуулах бүрд зайлсхийв. Хэдий өөрөө дуртай байсан ч гэсэн ноён хийнлийг авсан тэр өдөр намайг Катринад даашинцаа өмсгөтөнд тусалж байтал Хитклиф гэрт орж ирээд өнөөдөр юу ч хийхгүй шүү гэдгээ зарлан тунхаглав. Харин Катринад тэр нь огт хамаагүй байлаа. Ноён Эдгарт ах нь эзгүй байгаа тухайгаа хэлчихсэн. Түүнийг хүлээж байсан юм. Катрина үдээс хойш завтай юу? Ийш тийшээ явах төлөвлөгөө байгаа юу гэж Хитклиф асуулаа. Үгүй, гадаа бороо орж байна шүү дээ. Тэгээд яагаад над торгон юм өмсөд байгаа юм? Хүн ирэхгүй биз дээ. Миний мэдгээр ирэхгүй гэж Катрина гацсан байж хариулав. Чи талбай руу явсан дээр байх Хитклиф. Өдрийн хоолны цаг аль хэдийн өнгөрсөн байна. Хинли тийм ч олон удаа эндээс явж биднийг баярлуулахгүй шүү дээ. Өнөөдөр би юу ч хийхгүй чамтай л зүг баймаар байна Кати. Жозеф хов зөөвл яана. Чи явж ажиллаа гэсэн дээр байх. Жозеф шохоо авчирхаар явсан харанхуй болтол ирэхгүй. Ингэж хэлээд Хитклиф ил галын урд суулаа. Харин Кати хөмсгөө зангидан Хитклифийг явуулах арга бодож эхлэв. Нэг хором өрөөнд нам гүмнө ирсэн эцэст Кати, Изабелла Эдгар хоёр ирнэ гэж байсан. Бороотой болохоор ирэхгүйж байж магад. Гэхдээ ирвэл чи тэдэнтэй ам урах гэд байвал яах билээ? Эленийг тэдэнд чамайг сүй тавьсан гэж хэлхийг тушаа. Кати, намайг тэр амиа хичээсэн тэнэг найзуудаараа сольж болохгүй шүү дээ. Тэдний тухай хэлдэг миний зарим зүйл үнэн шүү. Тэдний тухай юу? Өө Нели, та миний буржгар үсийг бүр тэгшгэн болгочихлоо одоо хангалттай. За чи тэдний юуг үнэн хэлсэн юм Хитклиф? Юу ч биш. Зүгээр тэр календарыг хар гэж хэлээд Хитклиф цонхны хажууд өлгөөтэй цаглбарын зүг цаалаа. Хэрээс тэмдэг нь чиний Линтоныхантай өнгөрүүлсэн өдрүүд цэгэн наадтай. Би өдөр бүр тэмдэглэгээ хийдэг юм. Тийм үү? Үнэхээр тэнэг юм. Би анзаараач үгүй юм байна. Энэ зүйлийн чинь хэрэг юу байна гэж Кати уурсан байртай хариулав. Би анзаардаг юм Кати. Тэгээд би дандаа чамтай хамт байж байх хэрэггүй. Надад ямар ашигтай юм? Чи юуны тухай ярьдаг билээ? Чи ер нь тэнэг эсвэл үсч томроогүй байх. Чиний хэлдэг хийдэг зүйлс бүгд надад хөвгтэй санагддаг юм гэж Кати улам уурлан хэлв. Чи хизээж намайг хитрхи бага ярьж байна. Эсвэл надтай байх муухай байна гэж байгаагүй шүү дээ Кати. Чи угаасаа огт хань болтгүй шүү дээ. Юу ч дуурахгүй, юу ч мэдэхгүй. Хитклиф уурлан боссон боловч гадаа морины төвргөн сонсдож удалгүй хаалга тогшоод Линтон орж ирлээ. Катрина орж ирсэн ба гарч утсан хоёрын хооронд буй тэр их ялгааг сайн ажиглав. Ялгаа нь бол нүүрсний уурхаагаас цэцэгсээр дүүрэн хүндэд очиж баймат билээ. Линтон нам өнгөөр боловсон ярих бөгөөд түүнд харин аялга байхгүй тул өгсөйгч зөв тод хэлнэ. Би хитрхи эрт ирчихсэн үү гэж хэлээ Линтон над руу харлаа. Үгүй, яг цагтаа та наанаа юу хийгээд байгаа юм бэ Нели гэж Кати хэлв. Ажлаа л хийж байна. Ноён хийнли надад Линтон Кати хоёроос нүд салгаж болохгүй гэж тушаасан билээ. Кати над дээр ирээд явж өрөө цэвэрлэл гэж шивнэлээ. Эзэн байхгүй байгаа болохоор би энд цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Ноён Эдгар ойлгоно гэж найдах гэж би чангаар хариулав. Миний хажууд ингэж байхыг чинь харахыг хүсэхгүй байна гэж Кати Хитклифтэй маргасан уур нь гараагүй байгаа бололтой ууртай хариулав. Тэгвэл намайг уучлаарай хаттай Катрина гэж би хэлээд ажлаа үргэлжлүүлв. Кати Эдгарыг харж чадахгүй гэж бодсон нь миний гарт байсан хувцсыг надаас авахдаа гараас нь заналтайгаар чимэглэв. Би түүнд хайртай байгаагүй гэж танд хэлсэн. Бүр түүнийг өөрийгөө эвгүй байдалд оруулахыг харах заримдаа сайхан санагддаг байсан юм. Дээрэс нь намайг их өвтгсөн болохоор би твцсэнгүй. Хаттай та яаж байна? Та намайг чимгэж болохгүй шүү дээ. Би танд хүрээгүй шүү. Ямар худалч юм бэ гэж Кати ууртаагаар хэлээд намайг дахин чимгэх гэлээ. Тэгвэл энэ юу юм бэ? Би ягаарсан гараа ил гаргалаа. Тэрээр хөлөөрөө газар дэвсэн уур бухимдалтай дийлд намайг алгатлаа. Катрина, бурхан минь, Катрина, Линтон түүний худал хэлсэнд бас хүчирхийлэл үйлцэн давхар боломжтой.
Эндээс гар ээлэн гэж Катрина хашгирав. Бяцхан Харитон намайг хаа явсан газар минь дагдаг байсан. Тэгэхэд өрөөнд байсан бөгөөд намайг уйлгыг хараад бас уйлчхав. Тэгээд амдаа авга ихч Кати муу гэд бутнасан нь Катиг уурлуулсан. Кати Харитонд уураа гарган түүнийг сэгсчив. Линтон Катиг болиулах гэсэн ч өөрөө ч ихэнтэй зохиолчов. Тэрээр Харитоныг чөлөөлж би түүний тэрвэд галтгоо руу явлаа. Одоо харин тэдний хоорондоо юу ярих нь надад сонирхолтой байв. Линтон малгайгаа тавьсан газраас авахаар алхав. Тийм ээ, зөв. Түүний үнэн төрхийг нь жоохон ч гэсэн эрт харсандаа баярл. Үүнийг сэрэмжлүүлэх гэж ойлгоод явж үз гэж би өөртөө хэллээ. Чи хаачих гэж Кати асуугаад хаалга хаан зогслоо. Линтон харин хажуугаар нь зөрөөд гарч явах гэв. Чи явж болохгүй. Харин би явах хэрэгтэй гэж бодож байна гэж Линтон хариулав. Үгүй болоогүй байна. Эдгар Линтон суу. Чи намайг ийм үед хаяад явж болохгүй. Би бүтэн оройжин тавгуудах болно шүү дээ. Гэхдээ чиний төлөө биш. Намайг зогсны чинь дараа үлдэх хэрэггүй. Катрина харуу дугарсангүй. Чи намайг чамаас айх бас ичгэд хүргэлээ. Би дахиж энд ирэхгүй. Катигийн үд цэглэн уруулан царвалзав. Бас чи санаатаа худал хэлсэн гэж Линтон үргэлжлүүлв. Би тэгээгүй гэж Кати хашгирав. Би юу ч санаатай тэгээгүй. За яах вэ? Явбал яв. Алга бол харин би одоо өвдөн уйлна. Өвдөлөө уйлна. Кати сандал түшиж унаад уйлж эхэлсэн бол Линтон явж байснаа гайхан зогсон тул би хажуунаас нь ятгахаар оролдов. Хатагтай сэтгэл санаа тогтворгүй байна эрхмээ. Та гэртээ гарснаа дээр үгүй бол хатагтай өвдчихнэ. Тэрээр эргэлзсэн байдалтай цонхоор харлаа. Линтон ч өнгөрсөн хүн байж түүний хувь заяа л тийм байх ёстой байж. Линтон огцом эргэж байшин руу гүйн орсон юм. Харин намайг тэдэнд ноён Эреншин халамцуу ирж явна гэж хэлэхээр ороход маргаан нь харин ч тэднийг улам бүр артуулсан байлаа. Энэ маргаанаас болоод тэд бие биенээсээ чөнгөрч байсан явдал үгүй болж бие биедээ хайртай хосууд мэд болчихсон юм. Ноён хиндлийг ирж буй гэх мэдээд Линтоныг морилон Катиг өрөөрөө нь явуулав. Харин би Харитоныг нуугаад ноён хиндлийн ангийн бууны сумыг хоослохоор явлаа. Цогцсон үедээ бууга оролдох их дуртай болчихдаг юм. Сумыг нь авахгүй бол ямиг яаж мэдэх вэ? Өнөөдрийн дугаар үгээр өндөрлөж байна. Дараагийн дугаартаа бас нэгэн сонирхолтой бүтээлийг авч та бүхэндээ уншиж танилцуулах болно. Ингээд надтай хамт байсан баярлалаа. Баяртай.